Hey what up за та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. За амрах гад байжсэн чинь яг нэг тийм гал халуун дуу бол сая YouTube дээрээс олж үзлээ. Тэгээд ер нь бол заавал реакшн хийх ёстой юм байна гэж бодоод тэгээд өнөөдрийнхөө реакшн барыг эхлүүлж байна. За энэ бол Young Moji Asa. Магадгүй энэ нэр алкохолны банал зургийн цомгоо ухаад энэ хідэн оныг санаал өнгөрсөн дэс. За ингээд реакшн бичлэгээ эхлэхийн өмнө хэдүүлээ юмчсан description хэсгийг нэг хараад өнгөрье гэж бодлоо. Тэгээд энэ дээр нь бол бичсэн байгаа. Хайртай дотны гэр бүлийн одоо гишүүнээ алдаад тавьж явуулж чадахгүй байгаа бүх хүмүүст болон эцэг эхээсээ хол өссөн үеийн бүх найзуудаа зориулваа. Тэгээд гал голомтой асаа гэсэн байна. За хэрвээ та бүхэн одоо Young Moji-гийн өмнө орсон одоо подкастууд ч юм уу тиймэрхүү одоо бичлэгүүдийг ч юм үзсэн бол та магадгүй энэ дууг бол маш сайн ойлгох бах. За өчтөр байна уу өнөөдөр байна уу Амарчингийн подкастер бол Young Moji орсон. За тэрэн дээр бол бас нэлээд олон зүйлийг бол ярьсан байлээ. Тэгээ миний ойлгосноор ер нь бол хүүхэд байхаасаа л ахуулаад ерөнхийдөө нэг тийм сэтгэл зүйн одоо асуудалд бол орсон. За тэрэнд нь бол мэдээж одоо Young Moji-гийн бол нэлээд тийм нөлөөсөн том нөлөө болсон гэж би бол ойлгосон. За тэгээд энэхүү дуугаараа ерөнхийдөө бол тэр нэг одоо хэцүү байгаа зүйлсүүдээ бол тавьж явуулж байгаа. За тэгээ удахгүй бас шинэхэн болж байгаа гэсэн. Тэгээд Young Moji-д баяр хүргэе. За тэгээ хэдүүлээ ямар ч байсан ингээд reaction part-ыг орцгоё guys. Let's go. Энэхүү уран бүтээлийг эцэг Эрдэнэбаатар болон хайрт үеэл дүү Цолмон нарын гэгээн дурсгалд зориулв. Зориулан бүтээв. Гал уургийн овогтой Эрдэнэбаатрын мөнх эртэн. Ejinada duk hip-hop жимэг шиг хөг эцэг ихийг үгүйсэн зүрх сүвсэн нүх цэжин доктор овогдин овсэн түүх шин амьдралын зүг гартаа гал овогдин дуг дундангийн нэг хүү хүчтэй гүг бодсон хүний сүг ихтэй түргэн төмөр мэдүг багнаас өнгөрсөн айц дунд яг хардарсан зүуд одоо хүүгийнхэн дунд дээр хідэн зон юм сүгцэг савчин зүуд дэрс юм уу гэмээр зурсан зам харагдан нурд шүлэг твтрийн хуудас салбай хөвтөн харан хөнгөнд гоочсон төгөлдөр хурдарлын хүнд миний үзэг өөрөө хөдөлдөг оролон бүг магадгүй энэ алкохолны банал зургийн цомгоо ухаад энэ хідэн оныг санаал өнгөрсөн дэснаал та хардаг зүдэн манармэ insomnia хлорфенамин нэмдэн цэцэр технада дижиталын чамдаг CD биш кассетан дээр шуулаад сонсогдороо бичээд үг бүрийг цэжин биш чиг үсэг мэдэхгүй би мөрөөрн нэштэй засан бодрох өвлийн үдэш гэд би цэжлэн зүрхүүрэ яран байж битсэн хэдэн яран нарыг холдорон танд борход однаас давсан урдаг яг уртын доны шорон хай жаран руу хэлэхтэй туран хай даруухан сэтгэл норхоо гар хуурхай мигдэр сурамган нотрог метас 24 мөрт норог гурхай аса насар хүлээж тусаа соцсар мэн гардорсан аса Аванатад микшитэд сава авадук Айля сава губар сава хуби хиверурт Зовургухи хусэн чимигнэлтэй overdose Never turn your back on the people that push your butters over hose Күнийн унтах там шиг гуртудан олон хавар зутарч үрширтэй уралдаж бүх найзууд нэртэй ноход урваж Иргэн дойрон галт автах мэд бодорч бүх зүйл хударч Дуудах шацгүй болсон хонцог чин тайлах одоо худлаач Уян гэдэг шиг дрейм бомбар дээр зөөлөн наадна Хусан зэрийн нутаг мэдэрчэлтэй бодлуудам Цолбот зөрөгтэйчдийн түгээ дуусан сууц төгсдөг үлдэрлүү Төгсөн ойны эрдэсийн сан Утвал цэцэг мэд дурт наслах борлууд энд тайва Уртаа гаруу шиг дүүргсэн өндөр бүр бэлэг цайха Арга хэдэн жил урсан скил хүнд чингийн твжэн төвд Үрийн цалман дээрээс мишэгт бирмэн тэнгэрүүд том бомбар асаачлаа бай. Аса насар хүлээж тусаа соцсар мэн гардорсан аса asa
Шууд нөгөө Rocket Bay team vibe өгч штэ. Одоо нэг тийм гоё тийм гоё мотивац цаашинтай нэг гоё энерги өгсөн нэг тийм гоё дуу байна. За тэгээд яг хуу ерөнхийдөө дууных нь одоо темп мемтэй бол эхлээд би бол нилээ жоохон тийм энэ хэсгээс бол жоохон айлаа штэ. Одоо нэг гинт гар мар гарч ирээтэй нэг жоохон айц сүцтэй одоо харж байгаа. Юу болох гээд байна гэж бодоод нэг тийм та хэдэд нэг тийм юу харагдчихэв нэ одоо Trishna-гийн нэг тийм дандаа нэг тийм эвгүй нэг галзууслаатай дуунууд эсвэл Rocket Bay нэг тийм те нэг имч болцсон эсвэл нэг тийм туршилт маршилт хийдэг нэг эвгүй нэг тийм коридор мордор шиг харагдаж байна. Тэгснэ ингээ гинт гарга мар гарч ирнэ. Тэгснэ ингэж эхэлж байна. Оо за эндээс ахуулаад зүгээр бүх юмыг зүгээр пүн үнэхээр өөр vibe-ыг өгч чадчих. За. Эцэг ихийг үгүйсэн зүрх сүвсэн нүх. Цэжин доктор овогдин овсэн түүх. Шин амьдралын зүг гартаа гал овогдин дуг. Дундангийн нэг хөөрөнд өгчөнтэй гүг. Оо энэ минь ямар зүв юм бэ те тэр дугуй муугуу бүр яа гэдэг юм бэ тэр хажуудалтаач байж байгаа ш. Тэгснэ ингээд харахаар ингээд харахаар одоо ийш харах би ийш ингэж харах юм уу? Ингэж харахаар яг нэг гоё болчих гээд байгаа байхгүй. Тэгснэ таацныхан гэрэл мэрэл нь хажуудаач шиг эвэг. Хүний сүгийгтэй түргэн төмөр мэдүг багнаас өнгөрсөн айц дунд яг хардарсан зүуд одоо бүгийнхэн дунд дээр хитэн зун юм сүгцэг савчин зүуд дэрс юм уу гэмээр зурсан зам харагдан нурд шүлэг дэвтрээ хуудас салбай хөвтөн харан хөнгөнд хуучсан төгөлдөр хурдаарлт нь хүнд миний үзэг өөрөө хөдөлдөг ороолон бүг. Оо энэ ямар амар үг вэ те. Миний үзэг өөрөө хөдөлдөг ороолон бүг. Магадгүй энэ үрд алкохолны панал зургийн цомгоо ухаад энэ хитэн моныг санаал өнгөрсөн дэснаал та хардар зүгтэн манармэ инсомни хиний тэр нэг амарчингийн подкастаас нь би хин Young Mo-гийн яг хэсгийг үзсэн байхгүй тэгсэн чи тэрэн дээр хүүхэд бахта бүр ингээд унтахаас айдаг те бүр унтна гэхлээр бүр ингээд яадаг тэр бүр аим шигтэй сонсогч байгаа. Тэг хүн чи одоо юу гэдэг юм тодорхой хэмжээ 7-оос 8 цагийг бол ингээд авах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэл ер нь бол хүүхдүүд ч одоо тэгэл юм бодохгүй сайхан унтаал өгдөө шүү дээ. Тэгтэл тэ одоо Young Mo-гийн одоо хүүхд байхаас л ахуулаад тэгэл ааваасаа хойш ер нь бол унтах тэгэл ингээд бүр сэтгэл зүй амар дарамтанд ер нь орж исэн юм шиг надад мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэгээ хэрвээ одоо яг тиймэрхүү зүйл одоо бид нар өөрсдөө яг одоо Young Mo-гийн орон тавиад үзэх юм бол тэр бүр зүгээр үнэхээр deep байгаа шүү дээ. Тэгээ хүн унтаж чадахгүй унтахаас айна гэдэг чинь бүр аимшигтай байгаа шүү дээ. Тэгэл одоо энэ юу нэ insomnia chlorphenamine намд нь. Chlorphenamine гэдэг чинь нөгөө юу үстэй өвчин намдагч юм биз дээ те. Chlorphenamine намдан. Цэцэрлэгт надад дижиталын чамдаг CD биш кассетан дээр цэцэрлэгт надад дижиталын чамдаг CD биш кассетэн нэрээ тухайн үед бол юу CD медиа болдох. Тиймэрхүү л байсан бах одоо дижиталын чамдаа мамдаа гардаг байхад чинь тэгэл зурагтаар л үздэг. Тэгэл яг CD яг байсан л бахал та гэхдээ тэгээд илүү одоо кассет нь баг ер нь төг юм л байсан юм ингээд хөгжмөрөө хийдэг те. Йоо тэр үеийн за YouTube гэнэ тэр үед ингээд зурагт мурагтаар ингээд үг мүгэн lyrics-ээр гардаг байсан бол нэр хүмүүс нэр бүр амар бас нэг тийм гоё ингээд дагаж дуусахад үнэхээр кайфиг мэдрэх байсан баха. Одоо бол те зүгээр гарсан шин дуу болгон бүгд lyrics толцсон тэгээд мөрөөрн нэштэй цасан бодрох өвдөн үдэш гэд бицэжлэн зүрхүүр яран байж бицэн хэтэн яран цасан бодрох өвлийн үдэш би чам дээр очондоо царайлаг дурсан чимэн хайран үнэмсэглэн эрэндэ өмсдэ борходод нас давсан урдаг яг уртын донны шоронхай жаран руу хэлэхтэй турхай дарахаас сэтгэл норхой гаргуурхай мигдэр сурамган нутраг метас 24 мөрт норог гурхай асаса насар хүлээж тусаа юу вэ хиний нэг юм дуу байдаг да нэг тийм бас нэг асаа масаатай асаа бишээ юу юм бла тавэж A few minutes later Хурдхаараа дартхаа марцдаг Хурдлаа дараа дарахад явчдаг. За ер нь бол Rocket Bay vibe гэдэг ч одоо яг энэ Aader гэдэг энэ дуутай ер нь бол бас юм жоохон төстэй жоо те ер нь бол иймэрхүү нэг те бас нэг хүнд гоё ингээд дурсамж гоё ингээд тэ үн цэнтэй зүйлсийг сануулж идэг нэг юм төрлийн дуу болсон юм шиг санагдлаа асаа гэдэг. Тэгэд энэ Rocket Bay яг энэ дээр одоо имэгээ жишээ дурссан гэдэг жаа штэ. За тэгэнгүүт Young Mo болохоор энэ дээр өөрийнхөө аавыг тэгээд үеэлээ
бас дурсж байгаа. Тэр утгаараа бас ер нь бол адилхан. Гэхдээ Young Moji-гийн хувьд бол илүү тийм сэтгэл зүйн дарамтанд одоо байсан, сэтгэл зүйн асуудалтай байсан гэдэг утгаараа тэгээд дээрэс нь одоо шин те гал уламтай хасаа буюу одоо удахгүй бас бэбитэй болох гэж байгаа учраас бас илүү бас нэг өөр өрмөц онцлогтой. Зүгээр надад тийм утга санаа тэгж санагдаж байна. Хүүхэд насандаа одоо авсан тэр депресстэй тэр сэтгэл зүйн асуудлыг ингээд яг өдөө боллоо ингээд тэгээ явсан ч гэсэн одоо өөрөө гэр бүлтэй болоод өөрөө одоо өрхийн тэр хүн болсон учраас тэр хүүхэд насандаа одоо тэр нэг авсан тэр нэг юм депрессийг одоо хаях хэвээр тэг хаях цаг нь болсон одоо өөрөө ингээд үүрэг хариуцлага хүлээж байгаа учраас энэ яг энэ хэсэг бол үнэхээр надад үнэхээр амар гоё зураглалыг одоо гоё утгыг илэрхийлж байгаа юм. Таад одоо яг мейкапыг хардаа ер нь бол яг нүдний доогор могор нилээ ингээд амар тийм хөхөрцөн те ингээд ер нь нэг тийм хууцсан бол ер нь хааш шаашаа болцсон. Тэгээд тэр арын тэр бэкграунд маань тэр харах юм бол ер нь бол те нэг тийм хүн одоо яахаа мэдгүй ч юм уу ер нь нэг тийм гэр орон ундуу сундуу ер нь нэг тийм докторгүй мэдрэмжийг яг та яг энэ төгсөөс авч гинөө. Би бол одоо яг тэгж байна. Тэгээд ингээд нүд мүд ингээд яцсан царайнаас бол ерөөс бүх юм ингээд доош унжсан хэвчээ ингээд. Тэгээ ер нь бол бас тэр хүүхэд насныхаа дурсамж авах тий. Хүүхэд насныхаа тэр депрессийг ер нь амар бүр үнэхээр амар тодор харуулж чадсан байна л гэж одоо хэлмээр байна. Nice. За тэгээд ямар ч гэсэн хэдүүлээ бас ингээд гоё шин ойр сонсоогүй. Young Moji-гээс ер нь ойр ийм гоё уран бүтээлийг сонсоогүй юм байна. Тэгээд олон утга агуулгатай, бас үн цэнтэй гоё утга агуулгатай. За тийм уран бүтээлийг өнөөдөр бүгд reaction парида онцоллоо. Тэгээд хамт байсан бүх үзэгчдэд бүгдэнд баярлалаа. Тэгээд та бүхэн like and subscribe бити мартаарай. Тэгээд дараагийн дугааруудаар уулзцгаая. See you guys. Аванатад микшитэд сава авадук аяа савагу борцова хуби хиверурт зовургухи хусэн чимэгнэлтэй overdose never turn your back on the people that push your brothers over hoes Күнийн унтах там шиг гуртудан олон хавар зутарч үрширтэй уралдаж бүх найзууд нэртэй ноход урваж эргэн тойрон галт автах мэд бодорч бүх зүйл хударч дуудах шаарцгүй болсон хонцон чин тайлах одоо худлаач